Та өдрийн мэнд. Сайн байна уу. За, подкастын мань дараагийн дугаар эхэлж байна. За, их сонирхолтой дугаар байх болов уу гэж бодож байна. Нэлээд их зүйлийг бэлтлээ. Тэгээд нэлээд хэдэн асуултууд бэлтлээ. Бас манай нэг подкастыг үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ нэлээд хэдэн асуулт асууж өгөөч гэдэг хүсэл тавьсан учраас эдгээр асуултуудыг бэлтлээ. Тэгээд өнгөрсөн удаагийн дугаар дээр нөгөө бузрын талаар ярьсан. Бузар гэж юу юм бэ? Бузрын төрлүүд, за яагаад бузарддаг, юунаас болж бузарддаг гэх мэтчлэн ярилцсан. Тэгээд тэрэн дээр нэг асуугаагүй нэг зүйл үлдчихжээ. Хүн болгоо их асуусан. Тэрний юу гэхээр нөгөө хормон бузар, хормон дон энэний талаар асууж өгөөч гэдэг. Хүн болгоно л сонирхож байгаа шүү. Ойлооч мартсан болтой энэ тэрийг нь. Тэгээ хормон бузар, хормон дон гэж юу юм? Энэний талаар та өөрийнхөө бодлыг болцооч. Энэ ч одоо яг наривчлаад ярил хүний амьдрал ярьсан хэрэгт орчих واخ. Гэхдээ бүү их одоо мундаг хуучин байсан мундаг ганц нэг бөө одоо тэгэл манай багш эднэрээс асуухад ямар хүний заслыг хийхэд хэцүү вэ гэхэд хормон бузартай хүнтэй л орооцолтож болохгүй юм шүү ирэми. Тэрний засал их хэцүү байдгийг шүү. Ер нь арилдгүй шахуу дандаа гайталд үсэрдэг гинэ. Тэр болгоныг одоо тэгж ярих нь зүг болов. Тэгэхээр яг энэ дээр бол сургамж болгож ил хэлээ яриа. Хамгийн хэцүү юм одоо бөө хүн жишээ нь янз янзын засал хийдэг юм л төрөлгөрийн. Тэрний дотор хэцүү хүнд хөнгөн өөрт нь бөөд өөрт нь халтай халгүй бас огт салдаггүй тийм гайтай юмнууд байдаг юм байна. Тэр дотроос ер нь хуучны мундаг нэлээд чадaltaй хүмүүсийн янз янзын ярианаас ном лам бөөчгэлтгөө лам хуураг үзэж хардаг хүмүүсийн ер нь юмнаас сонсоход хормон бузар бол ер нь бол салдаггүй аюултай. Засаж өгсөн хүндээ хүртэл үсэрж идэг тийм гэж тайлбарладаг. Тэг юу гэх юм бол тэр нөгөө хүний хамгийн дээд цэгийн шунал хүслийн үүссэн хил амны бузар тэг хүн чинь нөгөө хормон асуудал гэдэг чинь юу гэвэл тэр цаана хармын сэтгэл явж байгаа байхгүй. Хормон бузар, хормон хэрүүл гэдэг наривчлаад үзвэл хүн хамгийн их харамлдаг хэд юм байдаг гэсэн. Тий. Эрүүл мэндэ, хүүхдээ амнасаа илүү харамлна. Тэрэн шиг бас бие бинийгээ нөгөө хардах, харамлах сэтгэл гэж юм байна шүү дээ. Тэр чинь хин нэгний сэтгэлийг өөртөлж тээчээ дахиад дараагийн хүнтэй уулзаж учирж хагаад асуудал үүсээд хэрүүл одоо буу юм болно мэдтэй. Тэгэхээр дараагийн тэр нөгөө ирээ ч юм уу, эхнэрээ ч юм уу харамлаж хартсан хүний сэтгэл гэдэг чинь тэр хүний үйл хэрэг одоо тэр хардаж харамсан сэтгэл хүнийг очиж ороох нь шүү дээ. За энэ байдал бол ингээд яг хил ам хэрүүл тэмцэлтэй болоод хүмүүсийн амьдралд мэрсэр байдаг. Гэтэл нэг юмд үсэрдэг гэж байгаа. Эцэг ихт үсэрдэг гэж байгаа. Ерөөсөө ганц аюул наав ээж төсөрдөг. Энэ бод жишээ байна л да. Ихний танд хүн маань болоогүй учрах өсгөө хүнтэйгээ учирч мэдсээр ээж асуудал үүсгээд эмхтэй хүн. Тэгээд эцэг хоёр нь хоёлоо өд болж исэн нэг тийм түүх байна. Тэгээд энэ бол бүр бараг одоо 17-8 жилийн өмнө болсон явдал. Тэгэхээр иймэрхүү юм эргээд үр хүүхдээс илүү эцэгхийн толгойд үсэрдэг аюултай. Одоо зүгээр яг орчин цагт нийгэмд иймэрхүү зүйл маш их байна л да. Тэгээд баг одоо байх ёстой зүйл шиг зарим нь ч одоо бодож явах шиг байна. Зарим одоо тэр сошиал одоо янз бүрийн нэвтрүүлгээр ингээ харж байгаа зарим одоо эрдэмтэй мэрэгэн улсууд ч гэдэг юм эсвэл олонний талын улсууд ч гэдэг юм. Баг энэ нь одоо байх ёстой зүйл байж ич баг одоо тэнцвэрчдэг ухааны юм яриад байна л да. Би тэр хүмүүсийн тэр ярьж байгааг мэдэхгүй зүгээр
байдлаа ер нь юм алтан дундчаас хитрээд одоо тэгээд савнаасаа халиад ирэхээр буруутдаг гэдэг шиг тэгтлээ одоо зовлон болж хэрүүл зодоо хараал өрөөл бие биеийн хүний нөхөр сүдэр хүний ихнэр салах нийлэх хэмжээнд болгож мэдсээр ээж араас нь тэр гутарч гунж харааж өрөөж уйлж унжиж байгаа тэр бүх үеийн лай тэр хоёр жаргаж байгаа хоёр хүний хормоо хотонд орж ингэдэг л ингэсэн. Тэгэл тэр нь эргээд хамгийн ойрын хүн буюу эцэг их үсэрдэг гэж ярьдаг. Тийм учраас бас эцэг ихийн толгойгоо залих гэдэг нүг гэж ярьдаг учир чинь ийм. Тэгэхээр энийг өдөө хүн болгон зөв зохистой оюун ухаан түн өөрийнхөө хумсрынхаа төвшин шийдэх хэрэгтэй асуудал. Яг тэгээд хэрүүл зодоо муу мухай болоод би чи дээрээ тулаад ирэхэд тэр хүний сэтгэлийн харамлсан хармын сэтгэлээр одоо эрийгээ хармалж штэ ихнэр нөхрөө нэг хүнтэй уулзаа яваад өглөө гэж бодоход чи тэгээд тэр хүний хармын сэтгэл чинь тэр хүнд очиж хормоо хот биеийг ороож тэр хоёрын тэр баясал жаргал цэнгэл чинь эргээд тэр хүний нулимсанд холилдохор чинь тэр хоёр хүн ямар нэгэн байдлаараа төлөөс төлөх өдөр ирж таарна юу гэвэл нөгөө хүний сэтгэл гутрал гомдол шаналлын хар муу үссэн мэдээлэл чинь тэр хоёр хүний очиж ороож авж штэ. Тэр хоёр хүн юугаараа дотносон гэхээр хамгийн дотны харилцаанд орохоор чинь хамгийн их харамлсан хардсан хүлийн зөвшөөрч болохгүй байгаа асуудал чинь тэр байна штэ. Зүгээр нь ажиллаа явж ивэл хүн тэгтлээ уурлахгүй штэ. Тэгэхээр тэрний үеийн лайг нь тэр хоёр хүн аль талдаа идлээд эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэрнээс салах гэж бөөлнө гэдэг ч юм уу, ном уншдаг ч юм уу. Тэр их хэцүү юм. Явандаа тэгэл одоо амьдрал салаал явчих шүү. Эсвэл одоо юу гэдгийг тэгэл ар өрөөс нь баахан чаргуудсалсан хэрүүл урал болоод тэгэл дуусна юм шүү. Тий яг хөө тэгээд болохгүй хүмүүс нь болоод болохгүй болоод болж байгаа юм билгүй бүгдийг нэг жирээсээ хэлж ирж болохгүй энэ дээр хамгийн гол юм нь тэгж одоо бүр үстэй аюул болтлоо тэгж хэрүүл тэмцэлтэйгээр учирч уулзаж зовлонгийн шалтгаанаар нөхөрлөж найзалж ирээсээ болохгүй тэгээд зовлонг дуудаж зүдэрч хараалгаж өрөөлгөн байж хамт байвал эргээд тэгээд заавал нэг тийм юм нь асуудал үүснэ л гэж байгаа. Тэрнээс хүн болгоныг хэлээг. Одоо энэс чинь сонсоод 1-2 амьдрал өөрчлөгдөөд 2-3 дахь амьдрал дээр цаа явж байгаа хүн байж болно шүү дээ. Тэр хүмүүс тусгаж аваад буруу ойлгож болохоос энийг бас тухайн яг асуудалтай хүнд л эргээд ийм асуудал эцэг эхийн толгой дээр тусдаг аюултай байдгийг шүү. Ийм байдаг учраас ер нь бол энэ баргийн юмар салаад яг хүмүүс очил хилам хийгээд байна, энэ явгаа тэгээд энэ нөхөр нь тэгээд нэг заслам хийгээд өгөөч гэл 5-3 төгрөг өгөөл засуулж байгаа юм шиг харагддаг боловч тэр бөө засаад иж болно наана сэтгэл зүгээрээ. За би туслая. Гэтэл тэр цаана бөөгийн цаана байгаа тэр дээр нь үнэхээр тэнгэр бай онгод байдгүй л тэр нь туслахгүй байхгүй. Нан бөө хий бөөлөд байна шүү дээ. Хувцас өмсөөл хий зохиол бөөлж ин л гэж бодож байна. Гэтэл сайхан сэтгэл санаагийн л өөрчлөлөө сайхан нөгөө тий одоо баларчаад энэ хэрүүл болоо тий навгаан залгаад алны хадна гэдэг энэ засаад залгаад өгөөч хил амнаас салгаад өгөөч л гэж шүү дээ хүн чинь. Тэгтэл тэр бөө бөөлөд хувцсноор өмсөөч юм уу юм хийж болно. Одоо болчлаа л гэж бодож байна. Гэвч тэр бөөгийн цаана жинхэнэ онг байдаг бол тэр хүн туслахгүй байхгүй. Тэр нь бол ч яг өөрийнхөө нөгөө жаргаж явж байгаад олж авсан зовлон учраас тэрийг зовж дуусгана. Зовж явж байгаад олсон жаргалыг жаргаж л дуусгадаг байхгүй хүн. Жаргаж дурандаа явж байгаад олж авсан зовлонг юу ч өөрчлөх боломжгүй шүү дээ. Тэр хүн ухаан суух л хэрэгтэй. Тэр яаж өөрчлөх вэ? Ямар ч лам бөөний тусламж хэрэггүй шүү дээ. Зүгээр асуудлаас холдох ч юм уу ухамсарын аргаар шийдэж чадах юм бол тэр нэг өдрийн дотор ч намжаад үгүй болж болно шүү дээ. Тэр энэ бол шууд хувь хүний ухамсар оюун ухаан сэтгэлийн хад төвчээртэй л холбоотой байна. Энэ бол ер нь бол тийм одоо хин нэг нь ямар нэгэн одоо далдын цулд хорлогдоод тэр хүүхэнд татагдаад энэ залууд татагдаад тийш явчлаа гэсэн юм бол байхгүй. Гэхдээ сэтгэлийнхаа л одоо тэр дур хүсэл хүн чинь өөрийнхөө сэтгэлийг захирч чадахгүй шүү дээ өнөөдөр. Яагаад захирахгүй шүү дээ. Ерөөсөө өдний он цаг хугацааг өнгөрөөхөд хүн сэтгэлээ захирах эрдмийг л сурах гэж энэ улс их орон хүн төрлөختөн төрөл бүрээр үзэж шашин, шүтлэг, сургаал, лекц тэрэн дотор юу оршиж байна? Ганцхан тэр сэтгэл захирах гэдэг юм явагдаад байна шүү дээ.
буруу юм хийгээд нүглээ намжлах гээд бурхан гандан хийд лам бөөгөр очиж ийн гэдэг чинь тэр буруу тухайн үед хийсэн сэтгэлээ. Тэгэхээр энээс өмнө сэтгэлээ захирч сурна гэдэг бол маш том эрдэм. Энэ бол 10 дээд сургууль төгссөнөөс ч илүү. Муу юм хийхээ өмнө хийснийхаа дараа харамсах, халаглах, тэрнийг идэх дараа нь ингээд хожимдж ийн гэсэн үг байна. Яг уу тухайн үед тэр гормон бузар болчих эцэглүүч үсэрч гээл заслам хийлгэж бол. Тэгтээ 1000 хийгээд тэр чинь үр дүнгийн хүртсэн хойно хийлгэж ийн гэсэн үг шүү. Хэрэлдээ, зодолдоод. Тэгэхээр энэ байдлаас урьдчилан одоо яах вэ? Ганцхан л арга байна. Зүрх сэтгэлээ захирч сурах хэрэгтэй. Хичнээн хүний сэтгэл чинь захиргааталгүй маш задгай зүйл байгаа шүү дээ. Сонирхол, шохоор, дурлал, хүсэл, шунал 21 янзын сэтгэл хөдөлгөөн байдаг гинэ. Одоо судалгаагаар. Гэтэл тэрний хамгийн өндөр хувьтай буюу хамгийн дээдсийг нь хайр дурлалын сэтгэл хөдөлгөөн гэнэ. Ерөөсө захирч дийлдэггүй гэнэ л дээ. Тэгээ энийг захирахын тулд одоо сэтгэлийн эрдэм хүн сурах хэрэгтэй. Тэр эрдмийг хаанаас хүн сурахаар байна? Их сургууль заахгүй шүү дээ. 10 жил заахгүй шүү дээ. Шашин шүтлэг дотор л байна энэ. Тэр бөөгийн мөргөлч вэ, тэр бурхны шашинч вэ? Тэндээс хамгийн гол юм юу болж сурах гэдэг. Засал хийлгээд амьдралаа сайхан болгохгүй бол тэр чинь нэг л удаа тухайн үед л туслана шүү дээ. Гэтэл хамгийн эцсийн зорилго чи шүтлэгтэй юм бол тэр янз бүрийн юмнаас сэтгэлээ захирах, тэр шунал хүслээ барих, өөрийгөө тэр орилж хашгирах, уур хилэн тэр болохгүй юмд дурлаад байгаа тэр бүх үйл явдлаа барих хэрэгтэй. Тэрийг сэтгэл захирах эрдэм. Тэг хүн чи их сайн хүүхдээ хүмүүжүүлээд хүүхд нь ингээд болохгүй юм авч идээд ихэд болохгүй гэдэг. Бид нар тэгдэг үстэй. Ус руу гүгөө орохоор нь ингээд яг хүүхэд яг том болсон ч хүн тэгж чаддгүй. Нөгөө арга барил нь л өөр болцсон болохоос үйлдэл нь адилхан. Хүүхдэн тэнд болохгүй юм бид нар хүүхдийг хүмүүжүүлэх гээл сэтгэлийн захираад нь шүү дээ. Хүүхд бол оюун ухаан бол сэтгэхэд баг байна шүү дээ. Дурлал, өсрөөл юм руу тоглоно. Болохгүй юм ид чинь хордлогонд орно. Тэрийг бид нар захиргаад гэтэл бид өөрсдийнхөө амьдрал дээр өөрсдөө захирч чаддгүй юм байна. Юу хүсэж байгаагаа ч мэддэггүй, юуг хайрлахаа ч мэддэггүй. Зөвхөн сэтгэл доторх тэр их эмоц, тэр их одоо эмоц юу гэдгийг сэтгэл хөдөлгөөнд алхам тутамдаа захирагдаж дарангуйлуулж явж байна. Тэгээ энийг чинь ерөөсөө судалж мэдэж олоод ганцхан энийг захирдаг, зохицуулдаг нэг л одоо биеэр ярил дасгал байна. Сэтгэлийн. Энэ бол шүтлэг юм байна. Энэ одоо ямар ч шашин шүтэж болно шүү дээ. Хүний эрх чөлөөний асуудал. Тэр дотроос тэр сэтгэлээ захирах тэр өөрийгөө удирдах эрдэмийг л философиг л олоод авчиж чинь гэдэг чинь тэр хүн дараагийн тэгэхээр ерөөсөө ийм хүмүүсийг ийм засал хийнэ гэсэн юм биш. Гормон бузартай хүмүүст ийм засал хийдгийг тэгээ хийхээр зүгээр болчтiin гэвэл худлаа болчихж байна. Тийм асуудалд нэгэнд ороод тэрийг идлээд асуудлын ард гарна шүү дээ. Муу дурсамжтай үлдэн үстэ. Гэтэл тэрнээс өмнө ямар ч нүд татах сайхан юм байхад бас хувь заяа амьдрал ах уу эргээд энэ үеээр хичнээн болцсон ч амьдрал байхгүй гэдгийг ухамсарлаж ойлгож хүн мэдсээр бижиж уулзаад байна гэхээр оюун ухаан биш энэ бидний яриад байгаа зүрх сэтгэл дотор тэр удирдах дийлэхгүй байна. Тэгээ энийг бол ямар ч мундаг боловсрал эзэмшээд удирдах дийлдэггүй гинэ. Тэрэнд хязгаар, хил хязгаар, нас хүүс мэдлэг боловсрал баян ядуу хамаарахгүй бүгд яг нэг л хэмжээ өрөнд. Тэгэхээр миний хаар бол зүрх сэтгэлээ маш сайн захир тэр дотор захирах ёстой хэд хэдэн сэтгэл зүйн хөдлөлөөс хайр сэтгэл тэр их баярлах их гомдох энэ зүйлүүдийг хүн удирдах захирч сурах юм бол элдв янзын амьдралд зайлшгүй тохиолдох зовлон биш л бол өөрөө бүтээх зовлонгоос бол бүрэн ангиж ирэх хамгийн том боломж энэ л юм бэ. За нөгөө нэг дараагийн нэг асуух гэдэг зүйл нь нөгөө нэг өнгөрсөн удаагийн подкастууд дээр ярьсан за ачлалгүй хүүхэд те эцэг их хайрлж явах тухай ингээ ярьсан дээдлэх хүндлэх. Гэтэл эсрэгээр нөгөө нэг үр хүүхэдтэй ачлалгүй эцэг их
ийг одоо яах вэ? Жишээ нь одоо салж нийлээ алгуулчлаа, эсвэл үр хүүхдээ зовоочлоо, эсвэл одоо өдөр шөнөгүй арх уугаад байна, зодоод байна, нүдээд байна гэдэг. Тэр чинь одоо үр хүүхдэд ачлалгүй, үр хүүхдний эцэг гэхэд тийм эцгийг үнэхээр хайрлаж чадахгүй шүү дээ. Наа чинь бас одоо ингээл энэ асууж байгаа асуултанд бас их зөв хариулахгүй бол нэг талыг барьж хариулж болохгүй. Яагаад гэвэл маш олон хүний амьдрал дотор олон үйлдэл байна. Тэр олон үйлдэлүүд бүгдээрээ өөр өөрийн гэсэн төрөл загвартай, өөр өөрийн гэсэн хэмжүүртэй. Зарим нь одоо сайн явж иж болно шүү дээ. Дараагийн хүнтэй суугаад цаахан хүүхэд гаргаад тийм ээ. Гэхдээ таны асууж байгаа зүйл бол миний хаар бол бүр үр хүүхдээ тэр чигт нь орхиод яваад тэгээд гомбой гоцон толгой амьдрал төлөөдгөө тийм зовоодог хүмүүсийн ингээд энийг бол одоо бөө хүнийхээ харсан үтсэн ер нь нийтийн амьдралын хэв маягаас нэг юм ингээд хараад шинжээд маш удаан ойлгоход тийм хүн их юу юм бэлээ яхан зүдэрчл өнгөрдөг юм бэлээ. Зовж өгнө гэсэн үг. Тий. Яг нэг тийм жамаараа өнгөрдөг юм бэлээ. Яг үнэхээр одоо үнэхээр үр хөвгтэй гэрт нь үлдээгээд хүүтэнд хаяад ямар ч хүнтэй ханилахгүй тэгээд насыг ганцаараа бараад тоодог үр хөвгтэй маш их зовоож байгаад явсан хүн сүүлдээ өвчин тусдаж их зүдэрдэг юм бэл. Тэр ч тэр үр хөвгтэй гомдол байна шүү дээ. Тэгээд өнөөдөр хүн яг л хүн энэ байгалийн хуулинд л захирагдсан энэ өнөөдрийн нийгмийн биш байгалийн хуулинд. Тэгээд амьдрал бол яг хуу салаад үр хөвгтөөсөө холдоод тэтгэвэр тэтг хэмжээний өгдөг. Тэгээ болчлоо гэд төрийн хууль гаргаад өгчлөө шүү дээ. 200-300 мянган сэтгэлчих. Тэгээ цаашаа яалтаа. Энэ бол яг хүний зохиосон зүйл байхгүй юу? Гэтэл бас энэ хорвоо ертөнцид байгалийн хууль гэж нэг том хууль байна шүү дээ. Тэр ямар шашин шийдлэгтэй хамааралгүй. Тэгээ би түрүүний дугаарт нэг юм ерөөсө гомдож болдгоо нэг хоёр юм байдаг гинэ. Хүүхэд хөгшин хүн хоёр. Тэр хоёр хүний сэтгэл зүйн яг адилхан хэмжүүрэн дээр нэг байдаг. Тэр хүүхдийн сэтгэл цайрдаг юм гинэ. Гомдсон чигээрээ л яваад байна. Үрдүүлтэн. Том хүн бол уучлалчдын гин. Хүүхэд яг тэр хүүхэд насндаа гомдсон шүү дээ. Хичнээн том болсон ч хүүхэд насных нь гомдолт нь хамт үлддэг гинэ. Тэгэд ерөөсөө үр хүүхэд буюу өөрийнхөө үр төлөөс тал бие тэгээд одоо бүр муухагаар яг амьдралын шаардлагаар салаад бас болоогүй хүмүүсийг яриаггүй шүү. Үнэхээр зовоож тарчлаагаад тэгээд холдоо явцсан хүн бол өвчнөл тусд юм лээ. Би тэрийг ер нь ихэнх нь өвчин тусаад их л зүдэрчл өнгөрд юм лээ. Өвдөж ягаад эсвэл ганцаараа тэгэл яг өөрийн л ямар вэ тэрийг л идлүүлэх тэр хөөгч чинь нөгөө өсөختөө ганцаардлаар ч юм уу гомдож яагаад хаяв яагаад орхисон яагаад намайг ингэж үлдээх ёстой байсан гэдэг гомдол маань яг тэр эзнээ дагаад буюу өөрийнхөө нөгөө хөлбөр дээр очиж байгаа байхгүй юу. Одоо Wi-Fi гэдэг юмар холбогдож ийн гэсэн үг хар ухаанаар ярил л да. Тэгтэл тэр гомдлыг яг биедээ эдлээд бэр чадал тэнхээ дуусаад насан мөтлөөд ирэхээр тэр хүн яг цар ганцаараа ялүүсвэл нэг хүнээр асарвал тоглолдог эсвэл ганцаараа тэгжил одоо үр хүүхдийн гомдол төлөөс тэгжил шийтгдэг юм байна. Тэр нь одоо тэр агиух юу яаж юм л да. Архинаас суулж одоо хүүхдүүд агиух зовоод байна л да. Нийгэм дээр. Эцэг нь юм уу их нь ингээд архитаа талуулчдаг их хэмжээгээр уудаг. 7 хоногтой ер нь л болж уулсахтай байдаг. Хүүхдэд их зовлон болоод байна л да. Энэ одоо ямар төрлийн хүмүүс тэгээд энэ орчлонгийн бүх хүмүүсийг ямар гэдгийг судлах юм бол одоо өшөө жоохон хугацаа хэрэгтэй байна. Энийг хариултыг би 20 жилийн дараа хариулъя. Энэ ч хариулахад хэцүү зүйл. Яг сонгосон амьдралаараа л амьдрна. Тэгээд арих угаалаа амьдралаа үгүй хийж байгаа хүмүүс цаг үе үеийн үед ч байсан байсаарч ирэх болно. Гэхдээ нэг юм айгүй сони юм билээ. Хичнээн зовоодог эцэг их нарих удаг байж байгаа. Нас барцсны дараа үр хүүхэд нь маш их л өрөвдөөл хүний нөгөө мах цусны тасархаа гэдэг чинь тийм юм бил. Өрөвчхөн. Баг бахт нь
таван хүүхдтэй гэрт дотор нь орхиод яг ээжтэй зүг орхиод гараа явсныг үйл явдал байдгийг. Тэгээд би тэр үний амьдралыг муугаар яриаггүй шүү. Таван хүүхдтэй яг үлдээгээ явсан. Өвлийн хүүхэнд 5 антай гэрт. Тэр нэг хүүхэд нь надад ярьж исэн амьдралаа. Одоо нас нэлээд 50 гарцсан. Тэгээ аав нь тэгээ 5 хүүхдийг хайж яваад ирээгүй юм бэл. Тэгэл тэр чигт явсан. Салаа явцсан. Тий, мод зод олж ирээ нэг гал төлөөлгээд. Тэгэл яг 5 ах トゥ 5 ээжтэйгээ үлдээл өдөө хүртэл амьдраа. Тэгээд хожим баг тэр чи одоо ийм жаахан тэр чинь тэр хүн чинь 5 6 таа гэдэг чинь 30 40 жилийн дараа л гарч ирсэн юм байна. Хүнээр сургалаад. Ээж нь уйлж орлол та нар наад хүнтэйгээ уулзах юм бол эцэгтэйгээ уулзах юм бол би үхээд үгээвэрээ. Нэг гомцсон эмэгтэй хүний гомцсон сэтгэл байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө хүүхдүүд нь ч гэсэн уулзах дурггүй ч гэсэн нөгөө хүний цус гэж юм байна л да. Таталцлын. Хичнээн одоо гомдод аав муухай ч гэсэн хүн эцгээ харахыг хүсэж шүү дээ. Ямар хүн юм бэ? Одоо ямар болж? Тийм. Тэгээ нэг жоох юм ах トゥ гэрээ нийлээд зарим нь ч яваагүй гэснээр ганц нэг нь төлөөлөд очисон чинь энэ Төв аймгийн тийшээ билүү хаашаа билээ. Манаач хийж исэн гэсэн. Манаач. Төв аймгийн тийшээгээ манаач хийж исэн гэсэн. Тэгээд очиод уулзаад ядрууг нь хараад өрөвдөө дуйлсан байгаа. Манаа дээрээ л ярьж байгаа. Тэгээд төд удалгүй нэг хэдэн сарын дараа нөгөө дотроо гал алдаад өнгөрцөн байгаа угаартаад. Тэгэл ирээл уйлаал. Тэгчихгүй яв, ингэчихгүй явдаг гэл. Тэгэд би тэрэндээс нэг юм амар ойлгож ирсэн. Ер нь хүнийг уучлах хэрэгтэй юм. Хинч вэ? Хожим тэр хүн чинь ямар нэгэн байдлаар өнгөрөөд өгөхөд маш том орон зай бас байхгүй болдго юм байна. Хичнээн одоо тэр аав хүүхдээ зовоодаг, арх угаал үр хүүхдээ зовоодаг. Яг өнгөрчсөний дараа хүний сэтгэл гэдэг чинь дасна гэж нэг аюултай юм байна. Хүн чи ямар ч муу юмд, ямар ч хэцүү юмд дасч идэг, өгүүлж идэг. Тэгэхээр ингээд ууж иддэг, зовоодаг, тарчлаадаг манай энэ аав биднийг зовоодаг. Өнгөрснийхэн дараа сайн мууч хийсэн хөрхийдөө. Монголчуудын нэг сайхан эртнээс өвлөж ирсэн зан чанар байна л да. Ямар ч муу хүнийг өнгөрснийхэн дараа сайхан магтаж ярьдаг. Тэгэх ёстой юм байна л да. Юу гэвэл тэр үр хүүхдэд нь хар толб үлдээхгүй тулд дайснаа хүртэл одоо дээр үед байлдаж явж байгаад өнгөрч алчлаа гэж бодоход сайхан баатар ирвэжээ, мундаг баатар байжээ гэж ярьдаг гинэ. Юу гэвэл нөгөө тэр ухамсар гэдэг чивэл тэр хүнийгдээ биш, тэр гимгүү тэрний үр удам мөнхөд муу хүний хүүхэд байжээ гэдэг хар толб үлдээхгүй тулд тийм мундаг оюунлаг байсан байна манайхан. Ямар ч хүнийг алдаатай байсан ч гэсэн сайн хүн байж. Юу гэвэл цаана тэр бид биш юм ахи тэрний үр удам тэр хүний амьдралын сайн муугийн дурсамжаар амьдарч идэг учраас тэр үр удамд нь муу дурсамжийг үлдээхгүй тулд тийг цагаатгаж ярьдаг байсан байна. Тэгэхээр би хүмүүсийн амьдралыг ийдэг болсон юм ингээл 18 жил бөөлөхдөө нэг удаан бөөлөөгүй ч гэсэн ингээ үзлээ л дээ. Тэг бөөгөр бөөлөд болдгоо юм зөндөө байдаг юм байна. Бүүд ямар ч хамааралгүй зовлон жаргал байдаг юм байна. Тэр ер нь бол энэ бүх хүнийг архиулахгүй гэсэн арга байхгүй. Архиул ямар ч байдлаар архинд орж болно. Хорлогдож орж болно. Сэтгэл гутарлаар баяр хөөрөөр одоо аз алдар нэрээ хараа альч байдалд орж болно. Тэр дотор хүн өөрийгөө өдөрдөж дийлээгүй л байна. Бид хажуу хавиргаа зовоно. Гэтэл тэр зовж байгаа улсуудын дотор муу дурсамж байгаа ч гэсэн тэгж яагаад өгцсөний дараа тэр хүн тэрийг дандаа уучлж идэг юм дотроо. Тэр хүний доторх торгон мэдрэмж идэх чинь хамгийн сүүлд бүх юмны дүгнэлтийг хийгээд өршөөж идэв юм байна л да. Тэгээ энүүгээрээ бид нэр юугаар юу вэ? Ан амтны хадгуусын аймагаас ялгаатай линий юм байна. Хүн гэдэг бодгалтны ялгаа нь. Тэгэхээр эцэг ихээ хичнээн гомдож исэн чи уучлах юм бол чиний дотор чи өөрийгөө уучлж чинь гэсэн. Чи тэрийг үзээ ядаад гомдоод насан турштай бас нэг хүн тэгээ асуусан байсан. Манай аав ээж их зовоодог, дандаа харааж ирээдэг. Тийм ээ, тийм эцэг их зөндөө байгаа. Тэгээ тэр угаасаа тэгээд тэрнийхээ хэрээр өвдөж зовоод ч юм уу мэдээч л яаж сайхан явах вэ? Тийм зовлонтой хил яриатай хүмүүсийн амьдрал чинь зовлон л байгаа шүү. Тэгэхээр насан турштай тэрийг хараал гомдлыг гомдол болгож тээж явна гэдэг бол тэр хүн насан туршдаа өөрийнхөө нэг хэсгийг шоронд сэтгэлдээ хорж ийн гэсэн үг. Хамгийн зөв зам бол ямар ч байсан тэгэл
уучлал. Тэр чи юу хэлж байгааг өөр дотроос гаргаж байгаа юм байхгүй юу? Зөв. За. Дараагийн асуултыг асууя. Хүн ер нь шашин, шүтлэг, мөргөлгүйгээр амьдрч болох уу? Болно. Ямар ч тийм юм байхгүйгээр амьдарч болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Заавал шүтэж мөргөж амьдрах албатай биш шүү дээ. Тийм үе зөндөө байлаа шүү дээ. Нийгмийн шилжих хөдөлгөөн, янз янзын нийгмийн хувьсгал, цаг үе өөрчлөгдөж бүх зүйл дотроос хүний шашин шүтлгийг хориод болж л байсан. Тэгэхээр юу хэлэх гэж юм бэ? Ямар нэгэн юмд итгэж шүтснээрээ чи тэр зүйлээс юм гуугаад тэр далдын хүч чамд туслаад байгаа гэсэн үг нэг талаасаа биш ээ. Чи итгэж шүтнэ гэдэг бол өөрийнхөө дотор байгаа оюун сэтгэлийн чадамжныхаа хаалгыг нээж ийн гэсэн үг. Тэрийг шүтлэг гэж тайлбарлаж байгаа. Детальчлаад ярил ус савдаг байгаа. Тэгээ яг л ус савдаг нь харагдаад үзэгдээд Тэр цуучаад тэгэд могоо алж болохгүй. Усын хаа. Тэр чинь итгэл үнэмшлийн хүчээр тэр амтны аим хорохгүй дээдлэн хөндлөж чинь гэдэг чинь хүн байгаль хоёрын харилцааны соёл болж таарлаа шүү дээ. Тэгэхээр ямар ч юм шүтгэхгүйгээр сайн явж болох уу болно. Чи бөөтөөгөө амьдрна. Тэр заавал даллага ахуулаад засал хийх шаардлагагүй. Юу хэлэх гээд энэ гэвэл зөв амьдр, зөв хүн бол, зөв яв, бусдад дараа битгий бол шаардлагагүй бол битгий гуурал өөрөөс илүү явж байгаа хүний хизээж битгий үзэн ядаж хүлийн зөвшөөрөхгүйгээр гутар хэргийн учирч хамд л байна. Бидэнд байна. Тэрнээс биш одоо яг хүн ингээд зөв би одоо ингээд хувийн ингээд дотроо зүгээр судалгаа хийгээл үзэж байгаа шүү дээ. Надад маш их таньдаг хүмүүс байна. Тэр дотор нададтай ингээд их тийм татан найз нөхөд ганц нэг хүмүүс дотроос огт бөөшөддөг мөртлөө, огт ламаар явдаг мөртлөө маш сайхан амьдарч байгаа нэг хүн байна. Жишээ нэг биш нэлээх. Манай хамаатан дотор. Би аяа уулзсан. Гэхдээ би сонирхдаг. Энэ хүн ерөөсөө зүгээр л байгаа. Тэр юу? Тэр зөв хүн гэж. Тэр өөрийнх нь амьдралын үйл хэрэг, үзэл санаа, сэтгэн бодох нь зөв. Тэгэхээр юу дотроосоо зөв юм боддог, элдв бус юм уу юм сэддэггүй. Тэгээ тэр зөв бодол тээн гэдэг чинь зөв үйл хэргийг бүтээж идэг. Тэгээ сэтгэлдээ зөв юм бодож явдаг хүн чинь дандаа зөв мөрөөр гişin. Тэгээ тэр зөв мөрд нь гай байдаггүй. Ингээ бодохоор тэр цагаан сэтгэлтэй хүнд хар юм очиж хизээч наалдахгүй байхгүй юу? Хараал жишээ нь хар юмн дээр л очдөг гинэ. Цагаан юм дээр очдгоо. Тэр утгын юу гэвэл муу юмн дээр л муу юм очно гинэ. Тэрэн шиг тэр хүний үзэл санаа бодол санаа тийм ариун зөв зэгцтэй амьдрал тийм итгэл үнэмшилтэйгээр хөдөлмөр оюун ухаан төвчээр хатуужлаар амьдрал болно шүү дээ. Яагаад үгүй гэж. Одоо тийм цаг үе хэрэгтэй байна бидэнд. Энийг үгүйсгээд битгий шүт гэж байгаа юм биш. Гэхдээ та бид ямар нэгэн байдлаар ид чи түлээхээсээ одоо мартах хэрэгтэй. Энэ амьдралд ямар ч ид шид байхгүй. Энэ амьдралд ганцхан бодит юм байна. Бид оршин тогтнож, бид хэдий ч нэ зөв сэтгэж хөдөлмөрлөж, зөв харилцаа, зөв сэтгэлийг олно. Төдий ч нэ бидний амьдралыг яг тэр үйл хэрэгээр нь буцаагаад одоо шагнана гэх юм уу? Тэрийгэ бид нар хийсэн бүтээсэн юм аа л эдэлж хэрэглэж амьдрна. Яг гоо тэр дунд түн шүтлэгтэй. Тэгэхээр шүтлгийг их зөв талаас нь бодолцож үзэх хэрэгтэй. Огт юм шүтгэхгүй болно шүү дээ. Тийм яах ч. Голон зөв амьдрах хэрэгтэй. Голон зөв амьдрах. Зөв бодолтой байх хэрэгтэй. Бас нэг ийм асуулт зүгээр яг хүмүүсүүдээс ирсэн асуулт энийг л дээ. Заавал одоо лам бөө одоо юу гэдэг те шашин шүтлгээр явуулгүйгээр хүн ингээд өөртөө засал хийгээд ч юм уу одоо нэг сэтгэл санаагаараа нэг доголдсон байлаа гэж үтэл та. За нэг би одоо нэг муу юм хийцэн гээл бодоо яваад байлаа гэж үт. Тэгээ өөрөө л тэрийгэ бодчихгүй. Тэгээ тэрийгэ одоо өөрөө
засаж болох уу? Өөрөө өөрийгөө хүн засаж болох уу? Заавал одоо бөөдөр очих юм уу? Заавал тэр нэрээ хэлсэн тэр ёс заншлаар засал номоо хийх ёстой юм уу? Тэр бол хувь хүний сонголт байхгүй юу? Тэр чи ямар нэгэн байдлаар яг тэгээд засдаг гэсэн хууль байхгүй шүү дээ. Бичсэн хууль байхгүй. Тэр сэтгэл зүйн засал хийж ш. Тэр бүү. Зарим нь бол одоо бөөлж заавал нэг тийм гаднаас үйл хэрэг авч иж идэгдэг бол зарим нь өөрөө болно. Тэгэд өөрийгөө сэвтээд муудад байвал засдаг зөндөө хүмүүс байдаг юм байлээ. Би тийм хүмүүстэй зөндөө уулзсан. Өндөр уулын орой дээр гарчдаг тийм хүмүүс байна. Сайхан богдуулын овон дээр гараад юм бодоод сүүргөөд алхаад арцуугуулаад тэгээд сэтгэл нь онгоочж байгаа хүмүүс маш их байна. Тэр чинь нөгөө л өндөр газар очиж байгаа тэр өндөрлөг уулын орой шавах тэр овоо босгоно гэдэг чинь энерги хурааж байгаа ш нэг талаас. Яг тэнд очивол хүн яг тэр хормхон зуурын энерги дотор ороод жоохон залбираад суухад хүний биенээс хамаг тэр бодол санаа муу ямиг аваа хийчих харж хүн чинь онгооч нь үст. Тэгэхээр өөрийгөө засах түмэн янз байна. Сэтгэл санаагаа засах бие махбодноо. Тэгэхээр яагаад заавал бус тэр үнэхээр өөрөө дийлэхгүй хүнээр засуулах хэмжээнд очиод хорлогдчихвол хүний далд ухамсар шууд бөөрөө ч юм уу лам руу хөтлөнө. Нэг ясандаа. Чи бол өөрийгөө аргалж чадахгүй. Тийм тэрийг хүн өөртөө ярилцах шаардлагагүй. Юу уул аваа гарах бошуу хүн дээр чи балраад байна. Ухамсаргүйгээр шууд тийшээ явна. Тэгтээ тийм үйл явдал ч яваа. Тэгээс бидний дотор төрөл бүрийн функц байгаа байхгүй юу? Чи чадахгүй бусдаар туслуул гэвэл тийм зөн төрөн шүү дээ. За нэг хүнтэй л уулзъя. Асууя. За хүн дээр очиод яах юм бэ? Энэ уул аваагараа цайхан болчихно. Гэт чинь тэр дотоод зөн тэр хүнийг өдөрдөж ийн гэсэн утгыг хэлж байгаа. Зарим хүн тэгээд бөөгөр явахгүйгээр сайхан уул хадаар яваад нутг руугаа яваад ус гориход ороод тэр хөтөл аав ээжийнхаа бурхныг гаргаж ирж мөргөөд үгүй янз янзэр сэтгэлээл одоо яаж ариун цэвэр байх уу гэдгийг төрөл бүрийн аргаар энэ олон жилийн туршид шашин шөтлөг нийгмийн зан аж байдлаас үүсч гарч ирээд хүн амьдралдаа хэрэгжүүлж үзэх гэж оролдож байгаа байхгүй. Тэрний цаад утга нь юу вэ гэвэл сэтгэл дотор ямар нэгэн сэвтэй бодол янз бүрийн ороход тэр үйл хэрэг бүх юмыг удирдах эхэлж гай болж байгаа юм. Гай болно гэдэг чинь одоо би нэг муу юмнаас сэвтчлээ гэж бодоод эхлэхэд чи маргааш нэг ажил хийсэн чинь нэг сэвтснээс нэг л болсонгүй. Гонил биш байна. Тэгээд заавал нэг тэгэхээр хүний энэ дотоод сүнс гэдэг чинь энэс юу хэлэх чинь ерөөсө байгаль гэдэг бол тэр чихтэй өөрөө том эмнэлэг юм байхгүй юу? Маш том эмнэлэг. Тэрний эм чинь бол бөө байсан юм байхгүй анх. Зөв. Хамгийн анх би ярьжсэндээ бөө бол эмчнэр байсан. Тэгээ байгаль гэдэг том эмнэлэг тэр ариун дагшин хүн очидгүй тэр сайхан одоо тэр бузартаагүй газар хүн очиж би нэг ярьж ил үнэ бид нар бие биендээ хаяа өрхөөр тог зөхтөд идэв шүү дээ. Тийм ярьж байгаагүй. Тог ингээд ингээд бие биендээ тог зөхтөд шүү дээ. Цаглагаанчдаг гэдэг. Тэр чинь нөгөө маш их энэ сорон зоон долгион дээрээс хүн хурааж шүү дээ. Тэгээ тэрийг газардуулах цорын ганц арга гэсэн чинь монголчууд тэрийг сайн хийжсэн. Миний хөл нөцгөө явах. Байшин дээр аянга буухад газардуулагч хийдэг үстэй. Тэгээд тэгэхээр юу хэлэх чинь гэвэл хүний энэ биед байгаа бүх гадна дотноос хураасан муу цэнийг хөл нөцгөө явах. Тэр хүн байгальтаа улаараа гიშгэ тэр хүний бүх цэнийг гарч идэг. Муу юм. Тэгээ дээр үе тийм сайн хөл нөцгөө яваа хоолоо нүвддэггүй. Тийм эрүүлч хэрэг байсан. Тэгэд энэ хүн байгальтаа энэ улаараа харьцаж явсан цагт 9 бусын өвчнөөс өвчлөх боломжийг маш багасгадаг гинэ. Хар домын судар гэж байсан. Баруун аймгийн 19, Зүүн аймгийн 13 судар. Тэгээ шатаагаад манж хөвсгөлийн үед үгүй болсон гэж ярьдаг. Монголчуудын өөрсдийн бөөгийн судар биш шүү. Хар домын одоо эмчилгээний. Тэрэн дотор ийм юм бичсэн байна. Гинэ. 408 төрлийн өвчин байдаг гэнэ хүнд. За яг нь бичсэн юм уншиж яаж их гээд байна. 102-ын юу идгээд гэсэн чинь 102 өвчнийг эмч идгээд гинэ. Эмч. За. Эмтан.
102-ын өв сургамал идгээд гин. Дараагийн 102-ыг. Тий. 102-ыг нь одоо юу гэдгийг им одоо 102-ыг нь им ургамал одоо им идгээд гин. 102-ыг нь имч одоо янз бүрийн имчилгээ хийж идэх. 102-ыг нь өв сургамал идгээд гин. Үлдсэн 102 үлдэж ин да. Энийг юу гэдгийсэн чинь ламбу сүсэг бишрэл байгаль ээж идгээд гин. Тэгэхээр энэ дээр юу эмийн өвчин, домын өвчин гэж хоёр төрлийн өвчин байна. За. Дээр үйдэж байсан. Одоо нийтээр им уух заалттай өвчин тусч байгаа бол тэр дотор 11 нь им уугаад идэгдгүү, эмнэлгээр яваа зүгээр болохгүй байгаад байна да. Тэр бол домын өвчин туссан гэсэн үг. Домын өвчин гэдэг нь домоор идэх өвчин. Тэгэхээр бөө тэрийг идгэх гэж тэр үед хүн ханаа төрчүүл та хоёр тэр идгээж дийлэхгүй. Эмнэлэг тацсан. Имээ угаад. Гэтэл ямар ч шалтгаангүй би өвдөд халуураад эмнэлэгт очиод оншихуу зүв зүгээр байгаад идэх хүн тэр ямар нэгэн өвчин хий өвчин биш хийний өвчин. Тэгэхээр энд ийм тэр судар тэр тийм учраас тэр үеийн тэр Монгол уламжлалт ухаан ингээд тусад нь ингэж бичиж гаргахтаа заавал сүсэг бишрлэр идэгдэг өвчин байдаг гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгээ сэжгээр өвдөж сүжгээр идэг нь гэж байгаа. Тэгэхээр болж игэл сэжиглээд өвдчих юм бол сүжиглж л идэг нь. Тэрэн шиг бидний нэг өстой нэг амар том мартагдсан одоо би амар гэж үгүй буруу хэлчлээ уучлаарай. Бидний нэг мундаг мартагдсан нэг юм байна. Хөл нүцгэн явах. Тэгтэл одоо сүүлийн үед ч юм уу Солонгос, Хятад, Япон ч юм уу уламжлалт анхаад хүний уланд бүх цэг байна гэж шүү дээ. Тэгээ бид нэр хөлөө бариулаад. Жишээл юу хэлж ирсэн хүн ерөөсөө маш их юм хий оронд хий биедээ илдэг бус юм хурааж идэг гинэ. Одоо энергиэр яривал гай үний муу юм. Тэгээ энийг ерөөсөө ганцхан газар дуулж үгүй хийж ирсэн юм бол хөл нүцгэн явах. Тэгээ бөөгийн ёсонд нэг ийм зан үйл үйдгийг. За энийг бол миний багшийн аав нь хийж ирсэн гэдгийг. Ийм төмөр таавчиг одоо төмрөөр хийсэн таавчиг. Хүн угалчин. Тэгээд доошоогоо ийм урт хутгатай. За. Тэгээд тэр хоёрыг углуулад хутгаар нь газар ингээ зоогоод зогсооч нь да. Тэгээ бөөн бөөлдөг байсан гэж байгаа тэр үед. За. Тэгээ тэр хүн ингээ зогсож явахад хутх нөгөө хоёр таавчигны үзүүрээс худаг гараад ирсэн ба шүү дээ. Тэр нь ингээд газар руу ингээд жог багаар орсоор агаад тэгээ газар дээр ингээд улан жогдоо дуусчих шүү дээ. Тэр хүний гайг газардууллаа гэж ярьдаг байсан гэж байгаа. За. Нэгэсэндээ хүний гайг энэ газрын гаваар хийж ийн гэсэн. Тэр дом нь тийм. Тэрэн шиг хөл нүцгэн явна гэдэг бол янз бүрийн 10 өвчний ямар ч үсэн 6-7 өвчний үгүй хийхэд одоо урьдчилан тусах байсан. Тэгэхээр одоо яв гэж байгаа юм биш шууд гар гэж. Дээр үед бол одоо тэгж их хөл нүцгэн яв. Тим ирүүл сар бол адаглаад хоолоо нүвддэггүй. Шүүдэр унсан өглөө хөл нүцгэн гүйлэгдэг үстэй хоол. Тэгэхээр ерөөсөө байгаль ээж бол өөрөө тэр чихтэй маш том эмнэлэг юм аа. Хүн байгальтайгаа ойрхон байх хамгийн чухал. Очихороо тэгээ майхан бариад архиугаа цуухыг хэлж байгаа юм биш. Үр хүүхдээ зуны дэлгэр цагт маш сайн хэр гадаа явуул. Хөл нүцгэн гүйлэх, бороонд норго, уул хадаар гарга, зөв газраар оч. Тэр дотор чинь тэр бүх хүүхдэд өөрт хураасан тэр муу гай бидээллийг тэгээд тацж тараад хүүхэд гадаа гүйдэг үстэй. Тэгэхээр хөл нүцгэн гүйхэд бүх муу юм салж идэг гэж байгаа байхгүй. Тэгээд монголчууд тийм айхтар ухаантай байсан. Одоо бол ийм олон давхар зузаан гутал өмссөн хөлн нэг юмн дээр гიშгэд өвдөж чинь тийм хүүхэд. Тэр үед одоо бид нар ч гэсэнтэй ингээл хөдөөч хөл нүцгэн гүйгээл дараа дээр бол өхрийн баасан дээр гიშгэж дулаацчихэл тэгэл өвдөг гэсэн шүү дээ. Одоо бол ер нь хөдөө гарсан ч хөл нүцгэн гიშгэхгүй. Тийм тэгэхээр хүний тэр нэг газар дуулдаг. Тэгэхээр хүн жилд нэг удаа нутагтаа очиод хөл нүцгэн яваад газар хэвтээд булгийн ус суугаад овоо ууланд гараад морималтай юм үзээд унтаад сахан алхаа гадаа нэг 100 бол одоо нар хур од үргэс үзэн. За энэ бол ёстой маш том соёлол.
Угаасаа л одоо бидний хүн төрлөختний тэгтэл одоо бид ийм том нутаг орон ийм их онгон дагшин ариун байгаль байхад бид тэрэндээ зөв талаас нь хэрэглэж харах хэрэгтэй. Тэгэхэд суурин хөгжилтэй гадны том улс орнууд манай нутагт ирээд үзэх юм байхгүй ч гэсэн тэр задгай тал, хээр тал, өндөр уулыг гарч үзээд биширч гайхаад байгаа чи ерөөсөө тэр агаар саялх, тэр эрүүл, тэр тэндээс маш их энерги авж ийн гэсэн үг. За зүг. За дараагийн асуултыг асууя. За энэ нөх хүн өөртөө одоо ингээд за одоо өөрийгөө эмчлэн гэдэгтэй холбоотойгоор энэ бясалгалын талаар ярьж өгөөж энэ бясалгал гэж юу нь яг шашинтай холбоотой зөвлөө эсвэл зүгээр одоо бөө мөргөлд бас тийм байд юм уу? Би бол сонсож байгаагүй. Яг тэр эхний асуултыг хариулж мэдэхгүй нэ. Би бясалгал хийдэг болохоор. Зүгээр яг хүн чинь би оюун санааны амрах, төвлөрөх, сэтгэл зүйн байр байдлыг өөрчлөх гэдэг нь шүү дээ бясалгалаар. Бясалгал хийж байгаа хүн шалтгаантай байгаа шүү дээ. Ямар нэгэн. Гэхдээ одоо бясалгалыг зүгээр миний бас ингээд бодож үзснээр бас дээрээс нь хуур татаад бөөнөр ингээл бөө болох юм нь хуур татдаг да эхлээд. Тэр чинь нэг төрлийн бөө болоход бие бэлдэж байгаа бясалгал болж байна да. Хамгийн том бясалгал бол эрх зүйн тунган бодох гэж бясалгал байдаг гин. За. Одоо бясалгал олон янз баг л да. Бид нар нэг юм төвлөрж ийн, амьсгалаа, зөв авж ийн. Би энийг бол ярихгүй энэ мэддэг хүмүүс нь л яриг. Хүний хамгийн энгийн бясалгал буюу өдөр тутмынхаа амьдралыг яг орондоо ороо тунгаан бодох байдаг гинэ. Тэр бол хамгийн том бясалгал байдаг гинэ. Орондоо ороод одоо яг орондоо орно гэдэг нь хүн амарцсан яг нэг хэвтээд унтахын нэг 4-5 минутын өмнө нь шүү дээ. Хүн бүх бие амрааж эхлэж шít булчингаас суллаад. Тий. Яг энэ үед хүн өглөөнөөс өдөр орой хүртэл би юу хийв, юу ярив, хинтээ болзов, болохгүй юм хэлчихв, энийг гомдоочихв, өнөөдөр буруу зарлаг гаргачихв. Гэ бүх юм тунгаан бодох гинэ. Тэгээд тунгаан бодоод яг тэр үед хүний нөгөө үйлдэлийн алдаанууд засагдчихийдэг гинэ. За. Тэгээд хүн унтахад байгаа зү. Яг ингээд нойрсол унтаад эхлэндэ. Тэгэхэд тэр илүү хийсэн хөдөлгөөн алдаанууд тарихнаас арчигдчихийдэг гэж байгаа байхгүй. Нэг ёсондоо амьдралынхаа хийсэн өдөр тутмынхаа үйл хэргийг орой болгон зүгээр эрхцүүлэн тунгаан бодно гэдэг бол хамгийн одоо чухал бясалгал. Хүн болгон яг бясалгалыг сурах гэхэд одоо багштай болж л сурна шүү дээ. Би ч бясалгал сурах гэвэл нэг хүнээр заалгаад мэдээж тэр бол болно. Тэрийг би өөрөө хийж үзег болохоор мэдэхгүй. Миний ярьж байгаа бясалгал бол эрхцүүлэн тунгаан бодох буюу тэрийг ямар үед хийдэг гэсэн орой хүн яг орон дотроо бодох ёстой. Өдөр бодож чадахгүй. Нэг өглөөний 8-аас оройны 11 цаг 12 цаг нэг өдөр дуусаад та амрах гэж байна да. Яг тэр агшинд хүн өдрийнхөө бүтэн өдрийнхөө юмыг эрхцүүлж бодоод унтахад тэр одоо маш том бясалгал байдаг юм. За нэг ийм идэгсэн тохиолдол байна. За би маш сонирхолтой. Бөө судлаач Бадарч гэж нэг хүн байсан. За одоо өнгөрцөн. Бид хоёр гэмгүй сайхан танил байсан. Ах トゥ байсан. Их мундаг хүн. Тэр хүн одоо бас 10 хэдэн жилийн өмнө надад бас нэг юм ярьж ирсэн. Бүр 13-4 жилийн өмнө. Их өндөр боловсралтай хүн байсан. Тэгээд надад ангара хүн өөрийгөө идгээд програм байдаг юм байна гэж. За. Яаж ийсэн гэсэн чинь тэр хүн бөөр илүү юуны хилээ өвчин тусаад хэвтэрд орсон байгаа. Тэгээд хэвтэрд ороод 2 хүүтэй тэгээд надад ярьж ирсэн хэвтэрд ороод их удаа хэвцсэн юм хөдөлгөөнгүй болоод. Тэгээ нэг өдөр би бүр энийг бүр тод сандгийн. Тэрнээс ягаад гэвэл маш сайн юм сургамж авсан байхгүй юу. Тэгээд хэвтэрд ороод ингээ байж хат нөгөөд чинь одоо өтгөн шингэнэ хүүхдүүд нь солиол байж байгаа шүү дээ. Тэгэхээр сүүлдээ нөгөө нэг өөрөө цэргийн хүн байсан учраас хойно цэргийн сургууль төгссөн учраас бас их сэтгэлийн хаттай хүн байж. Тэгээ нөгөө сүүлдээ нөгөө хүүхдүүд нь ч юм маргасан юм уу яасан одоо нэг удаан хэвтэй юм нэхэд хоорондоо тэр айлт ч бас нэг стресс гарч ирнэ шүү дээ.
Тэгээд их сэтгэлээр унаад нэг аргыг бодож үтсэн байгаа. Тэр хүн тэнгэрч үтдэг, бөөшөтлөгдөв юм байсан. Тэг яг ингээд унтахынхаа өмнөхөн тэр бөөрөө ингээд илээд бөөрөө. Тэг одоо тэр үний ярьсан зүйлийг нэмж чадахгүй байж байгаа шүү. Бөөрөө илээд ингээд тэгээд дотроо ингээд нүдэ анжгаад бөөр идэж гин гэж боддог гэж байгаа. Тэгээд ингээд яг маань уншиж байгаа юм шиг бөөрөө илээл юм өвчтэй газар яг тэр өвчжсэн хэсгээ гар хурж илээ. Тэгэл дотроо ингээд яг идэж гин ингээд тэгсээр хагаад нэг хүн чинь хэвтрийн хүн чинь унтчихна биз дээ. Тэгэхэд яг унтах хооронд тэр хүнд тийм одоо оюун санааных нь хүчээр гэх юм уу юумэр юм тэр бөөрийн идгэх тийм дархлаа үсээд тэгээд идгээд босч ирсэн тийм түүх байна. Тэгээд бөө судлаад бөөгийн талаар зөндөө нэвтрүүлэг эднэр хийсэн байдаг. Тэгээ өөрийнх нь тийм болсон үйл явдлыг надад ярьж ирсэн. Ийм байдаг. Тэгэхээр хүн өөрийгөө идгээд засдаг тийм бэлэг авьяас байна. Ерөөсөө. Би бас яг энэтэй холбоотой нэг дээр үед жахад нэлийн хэдэн жилийн өмнө үзчихсэн нэвтрүүлэг дээр гарч ирсэн. 50-аас илүү настай одоо 50 гарсан хөгшин хүн гэсэн үг шүү дээ. За хөгшин ч гэдэг юм одоо мэдгүй 50 гарсан хүн. Тэгээд 25 настай яг одоо 50-аас тал настай гэсэн үг шүү дээ. 25 настай хүн хоёрыг 25 настай залуу хүнийг болохоор ингээд биеийн физиологийн фитнес хийлгэж байгаа байхгүй. Нөгөө 50 настай хүнийг болохоор ингээд нэг дэлгэц харуулаас суулгаж байгаа. Голд нь нэг зураас тат. Тэгээд тэр дэлгэцэн дээр гарч байгаа тэр зураасыг дээдлийнхэн зураас нь хүртэл ингээд өрг гэж байгаа. Ингээд нүдэрээ хараад ингээд өргөж ийн гэж бод гэж байгаа. Тэгээд 30 хоногийн туршид 25 та хүнээр физиологийн одоо фитнес хийлгээд нөгөө хүнээр тэр 30 хоногийн туршид тэр 50 гарсан хүнээр тэр зураасыг харуулж өргүүлсэн байна. Тэгээ 30 хоногийн дараа тэр одоо орчин үеийн шинжлэх ухааны тэр багжаар ингээд болчин шүрмсийг нэг хэмжиж байгаа. Тэгэхэд яг ижил хөгжлийн хөгжсөн байна гэж. Сая таныг ярихлаар тэр санаанд орж ийн л та нэвтрүүл. Тэгэхээр чи ерөөсөө яг хүн имлэг дамдгаар явуулгүй яг уу. Одоо тийм. Тэгтээ өвдөхөөс өмнө байгаль имлэг гэж том юмар явж эрүүл сарвал байх тэр үндсээ тавих хэрэгтэй. Сэтгэл маш их чухал. Би өвдөх би өвчин туснаа гэдэг програм тархиа кодлол яг л өвдөнө. Би өвдөхгүй. Би эрүүл. Тэр хүний сэтгэлийн хүч гэж тэр нэг гадны нэг юу гэдэг вэ? Хүүхдийнх нь гаранд юмд аваад тасраа хийсэн чинь миний гар урагчнаа аав нөгөө хүүгээ хараад жоохон хүүгээ хаалгаанд орж явахт чи миний гар урагчнаа аваа та санаа зовлт хөгсч гар нь төлж ийсэн гэл нэг тийм яриа байдсан шүү дээ. Тэгээд одоо тэр ер нь тэрнтэй ижилхэн учиргүй урах нь хаашаа. Хүний тэр сэтгэл оюун ухаан гэдэг чинь өөрийгөө хөгжүүлж чадвал тэр англи хэл сурах ч юм уу янз бүрийн мэдлэг боловсролын хөгжлийг яриаггүй шүү. Би мах одоо дотоод бие махбод оюун санаанд доторх өөрийнхөө хүч чадлыг олж нээж чадвал хүнд янз бүрийн авьяас бэлэг байна. Энийг монголчууд бэлэг оюун гэж тайлбарлаж ирсэн. Бэлэг оюун ухаан. За тухайн бэлэг оюун ухааныг яаж нээж исэн гэвэл тэнгэрч үдэх. Тэр бид нар ямар нэг юм тэнгэр рүү хараад тэнгэрээс гуйгаад байгаа юм биш. Тэнгэр дээр ямар нэг юм байгаа биш. Тэнгэрээс цаашаа гарвал огторгой хурмст байгаа шүү дээ. Огторгой ертөнц. Гэтэл тэр дээд оргилцэгт хүн залбирна гэдэг чинь ухтаан бол өөрийнхөө дотор байгаа ажиллагаагүй болж хаагдсан шинэ функцүүдийг нээж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгээд нээгээд ирэхэд хүн итгэл үнэмшил ямар нэг юм шүтсний хариуд ямар нэг юм гуугаад юм уу тэрнтэй харьцаад байгаа гэж ойлгож болохгүй. Өөрийнхөө бэлэг авьяасыг нээхээр нөгөө төвчээр хатуужил гид содоодоо удирдах сэтгэл зүрхээ чадвараа удирдах өвдөх гээд байгаагаа мэддэг ийм болж байгаа. Энийг хүний хөгжил гэж байгаа. Гаднаас хүн юм сурах бол дараагийн асуудал. Тэгэхээр сэтгэл зүрх хөгжөөгүй цагт хичнээн оюун ухаан хөгжүүлээд нэг талаасаа бас л хазгаал байна. Тэгэхээр ямар ч хүнийг суур хүмүүжил гэж ярьж байна да. Суур хүмүүжил.
Тэр суур хүмүүжил гэдэг үг чинь сэтгэл хөгжихийг яриад байгаа. Тэгэхээр тэр хүүхдийг суур хүмүүжүүлж исэн яаж хүмүүжүүлж исэн бол таарах монголчууд. Тэр өвөө эмээ дээр аваачаад хайцсан ба шүү дээ. Жишээ нь. Тэр юм алж болохгүй. Миний хүү энэ л ус. Миний хүү ингэдгийн. Хүн харахад нэг сургаал хийлээд байгаа ч юм уу айлгаад байгаа. Гэтэл тийм сэтгэлийн мундаг нинжин зөөлөн юм болгоныг үнцэнтэйгээр хүмүүжүүлсэн буюу тэр сүнслэг хөгжүүлсэн байна. Одоо тэгээд эмээ өвөө дээрээ өссөн мундаг одоо нэг их тийм боловсралтай биш ч гэсэн маш мундаг амьдарч байгаа залуучууд ах эгчнэр зөндөө. Тэр юу хүмүүс. Тэгээ бид нар одоо тэгдэж шүү дээ. Одооны хүүхдүүд их балаа болжээ. Бид нар суур хүмүүжил сайтай л даа гэл. Тэр чинь утхан тэгвэл тэр хүн байх ёсыг суулгаад өгч шүү дээ. Хамгийн эхлээд чи гол руу шийдвүү маа. Лусын оролд ордгийг. Би лус гэж юм мэдэхгүй шүү дээ бид. Тэгэхээр энэ монголчуудын энэ том өв соёл буюу бидний авч хилэлцдэггүй нөгөө нэг өдөр тутамд нэг юм ядаргаатай ч юм уу залхмаар дээр үед одоо хүүхэд байхад хүн настай хүний урдуур битгийгүйгээд ичээгээл. Хөөе тэр 70-ыг шүдэрээ мэрдгүй ингээл хүүхэд 70 барьдгүй ингээл. Хоосордг ингээл. Яах ч вэ? Зүгээр ёс суртахуун буюу тэр үйл сэтгэлийн хүмүүжлийг тэгж одоо нүүдэлчэд үлгэрлэж хүмүүжүүлсэн энэний буйнаар хүний дотор дуусан чанар арилж байгаа юм байхгүй юу. Тэгэхгүй л хүн сэтгэлийн догшин аратналаг сэтгэлийн хүнд байдаг. Ямар ч хүнд зөөлөн нэмжин сэтгэл байгаа. Хүүхэд төрөхөд тэр дотор нь бүх процессуд байгаа. Тэр чинь удамшиж гений аргаар авж байгаа шүү дээ. Тэгтэл тэр аратан сэтгэлгээг нь унтуулж тэр их одоо гэгээлэг сэтгэлгээг нь сэрээхийн тулд муу юм үзүүлэхгүй. Миний хүү сайн, миний хүү ингэдэг нь орчлон хорвоо ийм байдаг. Мод зүлэг битгий таст. За тэр хүүхдийн сэтгэлгээ нэмжин болж байна. Гэтэл тэр Иран, Афганистан дайн болж байгаа улсад 78 настай хүүхдүүд буу бариулаад буудуулаа явж байгаа ч тийм бид нар үзэж байгаа ч тийм. Тэр хүүхдэд хүртэл бурханлаг нинжин цагаан сэтгэл байгаа. Гэхдээ тэрний тэр аратан сэтгэлийг төрүүлсэн байна шүү дээ. Тэгэхээр яг хүн ёсны амьдралаар амьдарч хүн байх зөв арга уламжлалыг монголчууд нүүдлийн соёлдоо яаж авч явсан гэвэл бидний өнөөдөр тоодоггүй нөгөө ахуйн соёлд үлдсэн сургаал. Хаалга алддаггүй. Гар зарна. Босгон дээр гიშгдэггүй. Тэр чинь яах ч вэ шүү дээ. Ганцхан юу хэлж байна? Тэр хүний хүмүүжүүлж байна. Тийм өндөр ёс соёлтой хүмүүжүүлж байна. Тэгэхээр энэ хүмүүжлийн соёл маань өөрсдөө бидэнд нүүдлийн соёлоос өвлөгдөд ирсэн байна. Тэнгэр шүтлэгтэй монголчуудын. Ийм учиртай. Тэгэхээр хүний энэ дотоод сэтгэлийн за энээс үүдээд монголчуудын соёлыг судлаад ингээд харвал монголчууд ичэн хазгаа буруу биш гин. Юг зөв юм мэддэг арт хүмүүс гин. За малын мах идэж штт. Манайхан учиргүй хорхоо шавж элдв бус юм алж идэхгүй байгаа зү. Тэр бүгд оршин байх үндэс суурьтай, сүнслэг чанартай. Эргээд өөрт маш том гай ирдэг гэдгийг тэр оюун санаа мэдчихэж штт. Тэгэхээр бид нар үр хүүхдээ суур хүмүүжлийн сайн тавья гэж байгаа бол ном хүн суулгаад юм заагаад ах нь нэг талын хэрэг боловч нөгөө талаас хүн байх хүний ёс суртахуун хүнлэг мөн чанарыг заах хэрэгтэй. Тэгээд ингээд суулгаад за чи хүн болно шүү. За энэ хүнтэй чи зөв авчихсан шүү гэдэг утгаар нь зааж болохгүй нь шүү. Нөгөө л хөөе шүн болж ийн уйлахаар ээж нь ирээд юм аваа явчихдаг. Орондоо дуулдаггүй. Хоосордгийг. Хаалган дээр зогсдгүй юм гэдгээл үргэлжлүүлээл яриад тэр чинь зовлон биш шүү дээ. Өө тэр хүүхдэд ядаргаатай ч гэсэн суудсан байдаг. Том болохоор. Тий. Тэгтэл нөгөө тэр зааж исэн тэр нэг нүүдлийн амьдралын гэрээр үйлчилж исэн сургаал нь өнөөгийн бидэнд элд бусын гаж буруу юм хийхийг сэргийлүүлж идэг. Тэгтэл тийм одоо сэтгэлийг зөв хөгжүүлж өгөөд орхисон байна шүү дээ. За тэр цаашаа хүн мэдлэг оюун олоход бол ямар хамаа вэ? Тэр өөрөө сураад олчих шүү дээ. Сонгосон юмаа сураад. Тий.
За тэгвэл хүмүүжил ийм учиртай байж. Дараагийн асуулт одоо сая яриад дуусчих шиг бол хүн яавал сайхан амьдрах уу гэж би асуух гэж байна. Эрдэм ном сайн сурах хэрэгтэй. Ерөөсөө үе үеийн том худагт хуйлгаад эрдэмтэн мэрэгд тэр бүх хүмүүсийн ганц монголч гэлтгүй орчлон хорвоон дандаа одоо гэгэрсэн мундаг эрдэмтэн профессор энэ хүмүүсийн нэг юм хэлсэн үгнүүдийн дундчийг аваад үзвэл бүгдээрээ эрдэмэл сур гэдэг юм. Ном эрдэм. Тэр нь одоо ямар ном гэдгийг мэдэхгүй ч гэсэн ер нь энэ оюун ухаан зүрх сэтгэлээ маш сайн эрдэм номтой болгохын цагт энэ амьдралыг ерөөсөө маш сайн туулах чадвар тэр дотор л байна. Тэгээ хүн бол хоёр хөлөөрөө бол хорвоог туулна, оюун санаагаар бол хогторгоо хурмстыг хүртэл туулна. Очиж үзээгүй газараа хүртэл үдсэн юм шиг биднэрт бичиж үлдээж томьёолсон мундаг эрдэмтэн физикч нар байна шүү дээ. Тэгэхээр хүн энэ амьдралыг эрдэм ном сурч юу ч сурж болно. Тэрийг эрдэм болгох хэрэгтэй гинэ. Модоор юм хийгээд сурцсан тэрийг эрдэм болгоод 9 бусын юм хийгээ бурхан хүртэл хийгээд тавьчихсан байж болно. Тэгэхээр сурсан номоо эрдэм болго гэдэг үгийг эрдэм ном гэж ярьдаг юм байна л да. Ном эрдэм. Тэгээ эрдэм болгож чадаагүй хүн бол ямар ч ном сураад нэмэргүй. Тэгэхээр тэр эрдэм гэдэг чинь сайхан хоол хийгээ сураад тэрийг олон хүнд хооллоо явж байгаа чинь нэг төрлийн эрдэм. Тэгэхээр иймэрхүү амьдралыг ном эрдэм сурсан хүн тэгээ дагаад нэг эрдэм номыг дагаад нэг юм одоо ирнэ шагнал. Тэр бол номхон дүлгөөн зан чанар. Эрдэмтэн хүн дүлгөөн. Яг. Тэгэхээр тэр эрдэм номны чинь цаана дүлгөөн даруй зүйл дагаж идэг учраас хүн ер нь ном эрдэмийг заавал одоо боловсрал дээд сургууль сурах ёстой байх л да. Гэхдээ урдж одоо тэр хүн ёсны ном эрдэм хайрлах энерх яаж амьдрах вэ? Хүний амьдрал тэгээд сони юм билээ. Туул хариулаад явж исэн хүн маргааш бидний ерөнхийлөгч болж магадгүй. Бидний ерөнхийлөгч байсан хүн маргааш туул хариулах байтугай одоо төмөр торны цаана тоогооч хийгээд сууж магадгүй. Тэгэхээр юу яаж өөрчлөгдөхийг тааж таваршгүй учраас амьдрал гэдэг чинь яг ийм ертөнцийн хууль чинь өгөх авахын жамтай, эргэх бас буцахын жамтай. Ийм учраас өнөөдөр та хүнээс аваад авил маргааш төлөх өдөр ирнэ. Өнөөдөр та хүнд төлөөд өгөөл явдаг бол маргааш авах өдөр ирдэг. Хин нэгнийг сайхан хайрласнараа үр хүүхдээ чинь зөрүүлээд хайрладаг хүн ирнэ. Насан туршдаа одоо хүн хайрлаж, ах トゥ угаа хайрлаж, өөрийн хүн хайрлахгүй нэгээр сэтгэлээр унжижсэн тийм хүмүүст үр хүүхдийг хайрлах тийм хайр ирдэг, сайн хүн ирдэг гинэ. Би одоо ямар үеийн өмөртэйгээр энэ махарамыг хайрлаж, энэ ах トゥ намайг хинч хайрлахгүй нэгээл үгэлж исэн хүний хүүхдийн өөрөөс нь гарсан хүүхдийг хайрлах тийм сайн хүн ирсэн гэж байгаа байхгүй. Тэр жишээ нь хайр инэрл төртөл тийм өндөр өгөөж сайн зүйл байна. Энэ бол хорвоо ертөнцийн хүний амьдралын хууль. Бид энийг ямар нэгэн байдлаар техник, технологи, нийгмийн одоо хууль үзэл санаагаар нэг л хэсгийг давж байгаа юм. Тухайн үедээ. Гэтэл бод амьдралын мөн чанар бидний урд ирэхэд бид тэр их эд баялаг эрдэмгүй одоо дээд хил усаар давхгүй. Нөгөө шүтлэг, хүнлэг нөгөө одоо сэтгэлийн эрдэмийнхаа чанараар давах нь шүү дээ. За. Нэг юм асуулт асууя. Тэр юу гэхээр хүний амьдрал ер нь одоо юу гэдэг юм те амьд явахын зорилго гэж байна. Ямар утгаар? Гэхдээ одоо яа хүний амьдралын зорилго гэж юу? Амьд явахын утга учир нь юу вэ? Тэр чинь олон хариулттай. Янз янз хүн өөрийнхөө амьдралыг яаж олж харж дүгнснээрээ тэр зорилгоо тодорхойлно л доо. Яг би энийг яагаад асууж байгаа вэ гэхээр хүн болгон өөрийн амьдралын зорилготой гэж ярьдаг.
амьдралын зам мөртөө гэж ярьдаг. Гэсэн хэдий ч гэсэнтэй за нэг албан газарт ажиллаад ч юм уу эсвэл нэг бизнес хийгээд ч юм уу эсвэл нэг одоо юу гэдэг нэг юм хийгээл ингээл амьдрал яваал гэдэг. Яг үнэндээ би нэг юм бодож үзчихсэн л да. Саяхны хүртэл. Одоо жишээ нь та маш том зорилготой одоо 16-7 давхар барилга бариад хөдөлмөрийн гавьяаны улаан төвөө одон аваад тийм ээ асар их алдар нэр гайхамшигтай юм бүтээсэн байж болно. Та байхгүй бол таны араас таны одон медаль ч юм уу алдар нэр ч юм уу тэр барилга байшин хизээж гомдохгүй. Тэр нь дараагийн эзэн гарч ирнэ. Дараагийн эзэн гарч ирнэ. Тэрэнд эзэн болоод явна. Гэтэл хин тэрний таны ард яг ямар хүн таныг байхгүй бол насан туршийн санд санагалзаж шаналх бай. Тэр бол бидний өр хүүхэд байхгүй. Тэгэхээр хамгийн том зүйл бол бидний өр хүүхдлийн би тэрнээс өөр юм бол мэдэхгүй байна. Тэгэхээр өр хүүхдээ зөв өсгөж одоо тэр нас биеийн төрөө зүрх сэтгэлдээ ингээд эцэг их гэдэг тэр тойлыг орхих цаг болтол нь л одоо харилж өсгөх чухал байх л гэж би бодож байна. Тэр л ер нь амьдралын зорилго байх гэж байна. Одоо тэр чин зорилго болж хуурж байгаа юм. Хүүхэдтэй байж л зорилготой байна. Хүүхэдгүй хүн бол зорилго байсан ч хүүхэд харамсахгүй. Ямар зорилгогүй нэг хүүхэд зорилго болгож байна. Эцэг юм шүү. Тэгэхээр энэ та бидний бүтээсэн энэ том их бүтээл энэ их олж явсан зүйл биднийг байхгүй хизээж бидний араас шаналхгүй. Тэгээ би нэг юм боддоо шүү. Хэрвээ чи олон нойтон хүүхэдтэй аав ээжтэй бол болж өгвөл өөх гэж битгий яараарай. Чиний ард маш их хүмүүс хамт өгдөг байхгүй сэтгэл нь. Сая ингээл яг хөө би ч бас бөө хүн болохоор их сонин сэтгэхүй үзэл санаатай. Сая ингээл манай хоёр уулчин маань одоо тэр өндөр уулын арайд гараад амжилт үзүүлсэн ч гэсэн доослолдод өнгөрчлөө шүү дээ. Тэг буужирч чадаагүй. Тэг хүмүүс яг ингээл энэ бол алдар нэр мэдээж мундаг тэр харамсмаар шүү дээ. Тэг би тэр хоёр хүнд ерөөсөө анхаарал хандаагүй. Насан туршдаа тэрийг хүлээж исэн хүүхэд насан туршдаа тэр эцгийгээ хүлээн. Амар аимшигт. 60 жил, 70 жил хүүхдийнхаа сэтгэлд харамсал төрүүлж өгөх амар тийм ээ. Аимшигт. Тэр хүн бол яг ингээ өнгөрчиж болно шүү дээ. За мэдгүй хүн бол хараад өөстө алдар нэр хүч чадал хин ч ингэж өгөхгүй ч юм уу тийм ээ. Яг байдаг. Гэтэл тэр хаалганы цаана тэрийг хүлээж байгаа 5 настай хүүхэд эцгийгээ 60 жил хүлээнэ гэдэг та. Насан туршдаа ийшээ яваад миний аав ирсэнгүү. Амьд байгаа болов ч юм уу. Бага сайж. Тий. Тэгэхээр чин хин нэгний чамайг хин нэгэн хайрлаж байгаа. Тэр хүн насан туршдаа сэтгэлийн шаналлахгүй тулд жамаараа л өгөхийг хичээх хэрэгтэй. Яг хорвоогийн жамаар тэгвэл төлөөн бишээрнэ шүү дээ. Өвчин тусаад өнгөрчүүл яалтай билээ гэх. Өтлөл одоо хөхт нь уйлсан ч гэсэн хүлэн зөвшөөрнө. Тэгэд хүлэн зөвшөөрч чадахгүй байдлаар алдчихвал манай бэрийн нэг хамаатны ихч байдгийн гэрээсээ гараад алга болсон. Одоо 20 жил болж байгаа. Одоо хүртэл манай бэр асуудаг надаас үзүүлж байгаа болов хамт болов. Хүний сэтгэл гэдэг чинь тэр нэг л хайрлаад юм уу нэг л хүлээвэл дуусахгүй юм байхгүй юу. Тэгэхээр үнэнтэй эвлэрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр үр хүүхэдтэй хүн бол бие сайн илдэг бусан юмд өхгүй хүн шиг амьдрах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүүхдийн, тэр ээжийн, тэр ард үлдэж байгаа улсуудад юу үлдэж байгаа? Харамсал үлдэж шүү дээ. Тэр хүмүүс тэр хүний алдар нэр одон медалийг хизээж идэхгүй бас тэр хүний нэр хүн дээр хизээж жаргахгүй. Хажууд байгаагаар нь салж чадахгүй шүү дээ. Тийм тэгээд яах вэ? За тэр өөх нь яах вэ? Энэ медаль нь байна. Монгол улсын гавьяа тамирчин. Энэ нэг чухал байсан юм аа. Одоо энийг л бидний сэтгэлийг тэр ямар чухал юм? Тэр чинь хоосон чанарын ухаанаар
байхгүй зүйл шүү дээ. Насан туршдаа тэр хүүхдээ өгүүлж ээж нь хүүн эхнэр нь тэр эцэг их ямар их том амьдын том дунж байгаа байл. Тэгэхээр үр хүүхдтэй аав ээжтэй тэднэртэйгээ элэг бүтэн сайхан өссөн бол хүн зөв явхаас өөр аргагүй байхгүй юу? Өгсөн ч яадаг юм гээл. Залуучууд одоо хараад тах тийм биш. Үхмээр байна ч их шиг. Ганц бий бол болно. Харамсах зүйл. Одоо аав ээжгүй харамсаж халаглах үр хүүхдгүй бол болно шүү дээ. Тэр сонголт шүү дээ. Тэгэхээр чинь хүн тэр хүний нутагт нас барцсан биш баригдаад хоригдсон байхад манад аав ээж хоёр нь ирэхэд өстой элэг имтэрмээр байхгүй. Тэг ямар үйлээрээ бит хоёрын хүүхд тэр амар тэр хүүхдээс 1000 дахин илүү хасалж байгаа байхгүй. Хүн тэгээд ер нь ямар үеийн хамгийн зовлон ямар үед хамгийн хэцүү л өтөл насны зовлон аюу хүнд байдаг. Бага насны зовлон чинь тэгээд мартагдаад алга болно. Залуу насны зовлон чинь даваад гарна. Өтөл насны зовлон хөлтөл хамт байдаг. Тэгээд хүүхдээ хүний нутагт хоригдчиход манад 60 гарсан хоёр хөгшин надаар ирж үзүүлэхэд тэр илэг имтэрмээр. Тэнд бол хүүхэд өөр юм яриад байж байгаа шүү дээ. Тэгээ би ил зовж ингээл. Гэтэл энд тэр хоёр хүн бас адилхан шоронд орж байгаа сэтгэлдээ. Шорон битэл орж байгаа. Тийм тэгэхээр энэ амьдралын утга учир бол чамайг хэн нэгэн хайрлж хүрээлдэг хүмүүс байгаа л бол чамд хариуцлагатай амьдрахаас өөр ямар ч арга байхгүй гэдгийг л утга учир болгон ойлгох хэрэгтэй. Утга учир нь хажууд нь биш шүү дээ. Тэгээд ингээд үр хүүхэд хань ижил сайхан аав ээж байхад ямар утга учир хайх гэдэг байгаа. Юунаас хайх гэдэг байгаа. Би тэрийг жоохон гайхдаг. Нэг их гүн ухаантан болж орчлон аварна гэж яваад яах. Тэгээд тэр нийгэм цаг үе шилжин хөдөлгөөнөөр энэ амьдралын хууль, ертөнцийн хууль хоёр тэр жигтэй баг багаар амьдрал өөрчлөгдөд бүх юм ховсно. Өнөөдөр нэг юмыг ховсно гэж боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэр амьдралын утга учирыг хайгаад гайхаад байгаа улсуудын хамгийн том утга учир бидний гисэн зүрх сэтгэлтэй хүмүүс л бидний дунд байна. Намайг нэг хүн бас дахиад үхлийн дараах амьдралыг чи яаж мэдээд байгаа юм гэж яахгүй байн бай. Гэхдээ ер нь бол шууд хэлэхэд би мэдэхгүй. Үхсний дараа тэр үр хүүхэд уйлж унж насан туршдаа халаглаж харамсахыг л сайн мэдчихээн. Тэр л ер нь үхсний дараах амьдрал юм шүү. Үхсний дараах амьдрал чинь тэр юм байхгүй юу? Тэгэхээр амьдралын жинхэнэ утга учир бол бидний дунд бидэнтэй хамт байна. Утга ус. Энэ юмдээ эдэлж хайрлаж үн цэнтэй хүнлэг хорон мөч бүхнийг үн цэнтэй өнгөрөхгүй бол хүн одоо энэ амьсгалаа бас их гарцдаж болохгүй. Дэмий амьсгалж. Энд чинь тоотой шүү хүний амьсгал хоногийн тоо. Тэр энэ өнөөдөр сонсоход урт боловч маш богинохон цаг хугацаа. Бидний энэ амьдралын гэрэлгээ сэтгэл зүрхний үргэлжлүүл бидний үр хүүхэд. Тэгэхээр энэ бүх юмдаа л одоо зүрх сэтгэлээ зориулах хамгийн дээд үн цэн энэ л байх гэж би одоо миний л бодлоо. Бусад ч ингэж бодох байх. Энийг л утга учирыг энэ л гэж бодож байгаа. Тэгээд утга учиртай болгож байгаа юм энэ юм бас. Гэр бүл үр хүүхэд аав ээж чинь утга учиртай болгож штеп. Ганц хүнд ямар утга учир вэ? Залуу хүн бол яг 40 гараад ирэхээр утга учиргүй болно штеп. Тэгэхээр өөр амьдралын утга учирыг хайж гэгээх гэж цайрах гэж элдв бусын юм цагаа өрхийн оронд хамгийн үн цэнтэй утга учираа хаяа явцсан байдаг. Тэр нь бэйлийн чиний хүүхэд гэр бүл эцэг гэхээ. Тэгээ гадаадаар яваад амьдралын утгыг олох гэж юм гээл. Тийм хүнтэй таарж л байлаа. Бурхны шишин надад яриа л. Тэр мөн эцэг хоёр хайцсан. Уцаарч ярьдаг. Би тэгээ өрөвдөж ирсэн тэр үнийг. Тэгэхээр амьдралын дараагийн утга учир нь хамт байх байхгүй юу? Тэд нартай. Тийш дээ. Хамт байхын төлөө л. Хүн амьтан ялгаагүй хамт байдаг үстэй. Сүрэг. Тэгэхээр хүн хамтлаг байх. Сайн муу байсан ч гэсэн. Хожмын үдээр харамсахгүй. Хүмүүс нэг зэг дээр ирнэ. Энэ амьдрал бүх юм урт хугацааны явц 50 жилийн дараа магадгүй 100 жилийн дараа бидний
тэмцэл, хүсэл, бодол, төр засгийн, гишүүн, өнөөгийн төрийн бодлого, бидэнд амин тулж байгаа утаа, зам энэ бүгд мартагдана. Цоошин 90 үе амьдрал эхэлнэ. Тэгэхээр бид нар байгаа цаг хугацаанд нэг төртэй үр хүүхэд гэр бүлийнхаа хайр инрэл донд тэдэндээ л баатар болж амьдрах хэрэгтэй. Тэгээ ер нь би бол шууд хэлэхэд үр хүүхэд гэр бүлээ хайрлж дээдлэлсэн л хүнийг л ер нь их үнцэнтэй хүн гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бол амьдралын утга учир энд л байна. Тэндээс л утга авч байна. Тэндээс л амьдралыг харж байна. Миний л харж байгаа юм. Тэрнээс улаан оройноос ч юм уу, тэнгэрээс ч юм уу, төвдийн бурхны орноос ч юм олохгүй шүү дээ та. Хоёр хүүхдээ санаж ах чинь. Ерөөсөө л маш энгийн зүйлсийг яагаад ийм холоос хайж, яагаад ийм их хэцүү тооны бодлого болгож байгаа юм бэ? Сайн хүн байна гэдэг чинь гэгээр халбгүй шүү дээ. Хинд ч дараа болохгүй бидний аав ээж биш сайхан. Насаараа удлаа яриаггүй. Тэрэн шиг сайн хүн хаана вэ? Гим хоргүй. Тэг жинхэнэ амьдрал гэж юу вэ? Баян тансан мэдлэг боловсролт биш. Хүүхдээ өстө хүний дайтай сайхан өсгөөд хичнээн мэдлэггүй удаг муу аав байсан ч гэсэн охиныгоо зүтгэсээр байгаа дээд сургуульд оруулаад өгсөн хүн ба шүү дээ. Тэг эн чинь ерөөсөө ямар энгийн бидний гар дор хамт байсан тэр аз жаргал, амьдралын утга, гэгэрх боломж бидэнтэй цаг мөч бүхэнд хамт байдгийг бид нэр хайж холоос хайдаг. Энэ бол асар буруу. Миний бодол бол энэ. За өнөөдөр их л энэний дараас юу ярих вэ? Айгу хэцүү юм байна. Тэгээд одоо подкаст маань ингээд 9 дугаар явлаа. За төлөвлөсний дагуу 9 дугаарын дараа ингээд подкаст өндөрлж байгаа. Яг одоо ингэж хоёулаа өөдөөдөөс харж суугаад бас подкаст дахиж хийхгүй байна. Тэгээ ямар ч тач одоо энэ төслийн маань одоо мөн чанар нь юу байсан бэ гэхээр Монгол бөө мөргөл гэж юу юм те. Монгол бөө мөргөлийг яг зөв талаас нь нийгэмд ойлгуулах ийм л зорилготой байсан. Тэгээд тэрнтэй ч хүрсэн болов гэж бодож байна. Тэгээд гэхдээ одоо үзэгчдэн маань бас их хүлээх баг. Тийм учраас одоо дараагийн төсөл байгаа. Дараагийн 2 ч төсөл байгаа. Тэгэхээр одоо бол хэсэг хугацаанд завсарлаад тэгээд дараагийн одоо ийм видео төсөл эхэлнэ. Тэгээд тэрийг бол тухайн үедээ одоо ийм төсөл юм а гэж зарлая. Одоо хэлээд явах уу. Тэгээд ямар ч хэлсэн өнөөдрөөр ингээд манай подкаст 9 дугаар ингээд яваад дуусч байгаа. Өнөөдрөөр танд маш их баярлалаа. Маш их цагийг гаргаж, маш их одоо үнэтэй мэдлэгээс хуваалцсанд маш их баярлалаа. Тэр одоо би бас энэ олон хүмүүс зөв сайн талаас нь хүрээсэй гэж бодож байгаа. Ингээд бөө мөргөл тэнгэр шүтлэг гэдэг бол энэ хоёуг хувцсны цаана энэ хонгодын ертөнцид зорчин очиж оюун санаагаар тэр хонгодтой нөхцөж юу сурав, юуг ойлгохыг хичээв гэж бодтол хүн зөв амьдрах ёстой, хүн яг байгалийн жамаар амьдрах хэрэгтэй. Хүний ёс жамаар. Тэр амьдрал чинь маш энгийн, маш тэгтэй жирийн. Тийм амьдрал маш их аз жаргалыг өгч байна. Тэгэхээр бид нар амьдралын итгэл үнэмшил, амьдралын утгыг ойлгох тэр зүйлийг алдаад байгаагаар алдж байгаа. Даяаршиж нийгэм хөгжихийн хэрэг бидний зүрх сэтгэлийн үнцэн, эрхэм үнэлэмж, чин хайр, чин нөхөрлөл, чин гэдэг тэр нутаг Монгол хүн гэдэг мөн чанар, жинхэнэ шүтлэг, жинхэнэ бөө бүхэн биднээс алсдаж байгаа. Тэгэхээр хамгийн зөв юм бол бөө шүтэх албагүй. Шашинж явах юм яа. Эндээс нэг юмыг ойлгох гэдэг нь хүний ёс жамаар зөвл амьдрах. Энгийн тэрний цаан чинь тэр их аз жаргал, баян, сайхан гэрлэгээ юугаар баян болох вэ? Эд мөнгөний баялаг бол төр зурах шүү дээ. Эзэгэн зур.
тэр нас хүүс үр хүүхэд олуулаа болох. Энэ бүгдийг бүтээхийн тулд ямар ч танаас үн цэн мөнгө шаардахгүй амьдрал чинь энэ амьдрал. Та зүрх сэтгэлээр зориул сайн хүмүүст. Буцаад тэрний хариу ирнэ. Тэр ийм одоо хөгжил дэвшилтэй гайхалтай цаг үед зүрх сэтгэл гэдэг юм гээгдэж байгаа учраас өнөөдөр хүмүүс энийг олохын тулд янз янз юм үзэж байна. Тэгэхээр миний санаа бол ерөөсөө л амьдралыг энгийн болго. Жирий. Маш энгийн. Хийх юм хүсэх тусмаа л та зовно. Та чадах юм аль хүс. Ер нь бол тэгээд ингээд амьдралын мөн чанарыг хүн зөв ойлгоод утгын таниад ирэх юм бол тэр амар тайван байдал үүсэх юм бол тэрний шиг баян амьдрал гэж байхгүй. Сүүлийн нэг асуулт асууя. Бөөгийн музей энэ жилдээ хараа хизээ нэгтгэхээр ямар төлөвлөгөө байна? Юу төлөвлөж байна? Түр нэг үзэсгэлэн гаргая гэж бодож байна. Энд чинь олон юм байгаа болохоор бас энийг бас нэг айтайхан янзлж байгаа гаргана. Цаг жоохон хугацаа хэрэгтэй байна. Наадмын дараа л гэж бодож байна да. Хамартай жишээ бол нэг түр байдлаар музейг бол нэг хэл юм байна. Тий. Үзэсгэлэн маягаар гэсэн. Үзэсгэлэн маягаар нэн тэрүүгээрээ юу үзүүлэх гэвэл өв соёл тэрний цаана байгаа үзэл санаа. За ингээд подкаст өндөрлөе. За ямар ч тач маш их баярлалаа. Манай үзэгчид ч гэсэндээ маш их баярлж байгаа.